Сайн байна уу бүгдээрээ. Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Сара гэдэг саран цэцэг. Би өнөөдөр өөрийнхөө хамгийн анхны подкастыг бичиж үзэж байна. Надад бүгдээрээ амжилт хүсээрэй. За, өнөөдөр хэдүүлээ нэг гой сэдвийн тухай ярина. Ямар сэдвэ гэвэл хэрхэн өөрийнхөө өдрийг сэтгэл тогтолтой өнгөрүүлэх вэ талаар ярина. За, яагаад энийг бичих болсон бэ гэвэл яагаад үгүй гэж энэ сонирхолтой сэдв юм шиг санагдаад энийг бичих болсон. За, богинохон би өөрийгөө танилцуулж байна. Би холбооны Герман улсад 20 гаруй жил амьдарч байгаа. Өөрийнхөө сонирхлын дагуу лайф коучаар сураад тэгээд бас давхар лайф коучаар ажилладаг нэгэн эмэгтэй байна. За, та нар анзаарсан бах. Зарим хүмүүс их сонирхолтой, аж аргалтай амьдраад байдаг те. Та нар хүмүүсийн сториг үзчихсэн бах те. Их аж аргалтай, сонирхолтой амьдраад байдаг. Зарим нь болохоор зүгээр л нэг байдаг те. Хэвшлийн өдрүүдээр амьдраад байдаг те. Байдаг л нэгэн хэвийн өдрүүдээр амьдраад байдаг те. За, энэ юунаас шалтгаалх вэ гэвэл энэ таны өдөр бүр сонгох сэтгэлгээнээс шалтгаална. За, та юу сонгож байна? Тэрнээс шалтгаална гэсэн үг. За, манай найз өнгөрсөн зунаад хэлжсэн. Сара чи их жоохын өмнөөс баярлж чадах юм а гэж хэлжсэн тий. Тийм ээ, тэр үнэн. Яагаад гэвэл миний амьдрал жижиг жоохон зүйлсээс бүрдсэн баяр баясгалантай байж чаддаг тул. Хэрвээ та өөрийн өдрөө утга учиртай өнгөрүүлбэр байвал та өөрөөсөө хэдэн асуулт асуух ёстой. За, эхний асуулт юу вэ гэвэл дараа нь яг энэ подкастын дараа дэвтэр аваад та хариу бичээрэй. Та юу эрхэмлдэг вэ? За, олон хүмүүс зөвхөн хэвийн ижил өдрүүдээр амьдардаг те. Ижил дадлуудаа хийдэг. Тэгээд бас ихэнх хүмүүс өөрөөсөө энэ асуултыг асуудаггүй. Надад юу чухал вэ гэж. За, тэгвэл өнөөдөр та дэвтэр аваад надад юу чухал вэ? Би юу эрхэмлдэг вэ гэд асуугаад бүх хариултуудаа бичээд үзээрэй. За, өөрийн чинь 7 хоногийн хүснэгт те одоо календар гэж яддаг штэ. Дээр ямар ч адал явдалтай юм бичгдээгүй байж болно. Тэ өдөр бүр ижил, уйдгартаа, тэ өдөр тутмын хэвшлийн одоо өдрүүд байхтай та өөрийн амьдралаа нэг тийм сэтгэл догтлсон гэж хэлж чадахгүй байж болно те. Хэрвээ таны эрхэмлдэг зүйл одоо аюулгүй байдал бол мэдээж хэрэг ийм одоо нэг юм тайван амьдрал танд зүгээр байх те. Тийм учраас та юу эрхэмлдэг вэ гэдг нь их чухал. Хэрвээ та амьдралаа өөрийн эрхэмлдэг зүйл дээр бий болгохгүй бол ямар нэгэн юм дутагдсан мэт танд өвд чинь санагдах болно. Тийм учраас миний амьдрал нэг тийм сонирхолтой биш гэж боддог болно. За, тэгэхээр юу вэ гэвэл заавчгүй та өөрөөсөө надад юу чухал вэ те би юу эрхэмлдэг вэ гэдгийг эхний асуулт өөрөөсөө асуух хэрэгтэй байна шүү. Тэгээд хариулах хэрэгтэй байна те. За, дараачийн нэг зүйл гэвэл таныг юу амьд байгаа мэдрэмж мэдрүүлдэг вэ? За, одоо юу хийвэл эсвэл юу те өөрийг чинь одоо амьд байгааг мэдрүүлдэг вэ? За, сэтгэл хөдлөл бол их хүчтэй мэдрэмж. Та юунд дуртайгаа мэдэх үү? За, энд бас хариулж байна те. Өөрт чинь юу баяр баясгалан авчирдаг вэ? За, тэр юм мэдчихвэл эдгээр зүйлсээ та өдөр бүрийнхээ амьдралд оруулах ёстой. За, жишээлбэл миний хувьд гэвэл өглөө босоод бүлээн усаа уун, богино дасгалаа хийн, тэ өдрийнхаа тийм journaling гэд
бодлуудаа бичин те дуртай зүйлсээ хийн, сонирхолтой хүмүүстэй уулзсан, шинэ газар очиж үзэн, тэр өдрөө хийх ёстой зүйлсээ бас хийж өнгөрдөг те. За, гурав дахьт нь өөр нэг юм гэвэл та өөрийн амьдралаа харж энэ асуултанд хариулна уу? За, та юуг дэвчиж амьдрдаг вэ? Та юуг дэвчдэг вэ гэх юм уу да тий. За жишээлбэл миний хувьд гэвэл нэлээ олон жилийн өмнө тий зарим найзуудыг дэвчиж байсан тий. Эсвэл яаж би өөрийгөө одоо өөртөөгөө харьцаж байгаагаа бас дэвчиж ийсэн тий өөрийгөө зэмлэх ч юм уу тий. За эсвэл надтай хүмүүс муу харьцаж байсныг бас дэвчиж ийсэн тий. За өдөр бүр өөрийгөө шүүмжлэх нь зүгээр гэж юу? Тэгвэл та эхлээд омдлохоо болох хэрэгтэй. Би олон жилийн өмнө болохгүй зүйлийн талаар ярьж суух туртай байсан тий. Эккарт Толле гэсэн зохиолч өөрийнхөө номондоо бичгтээ та ямар нэгэн проблемыг одоо асуудлыг тий шийдмээр байвал та өөрийгөө тэр юунаас одоо асуудлаас би юу гэж хэлэх гэлээ. Та гомдлох хэрэггүй, дэвчих хэрэггүй ямар ч нэг зүйлийг те. Та яах ёстой вэ гэвэл тэр асуудлаас өөрийгөө татаж одоо салгаж авах. За юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл тэр асуудлыг орхих, зүгээр л орхичих хэрэгтэй. Би энийг шийдэж чадахгүй орхичих хэрэгтэй. За хоёрдугаар тэр асуудлыг та өөрчилж болно те хэрвээ чадвал те тэр асуудлыг өөрчлөх. Үгүй бол та тэр асуудлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За хүлээн зөвшөөрөх гэдэг маань за ийм л байдаг юм чинь би одоо энд нөлөөлж чадахгүй ингээд орхиё гэсэн утгаар хэлж байгаа шүү. За дараагийн нэг зүйл юу вэ гэвэл ер нь эмэгтэй хүн эсвэл эрэгтэй хүн ямар ч хүн те ямар нэгэн зоригтой байвал сэтгэл тогтолсон нэг хүн байдаг штэ тий. За жишээлбэл би сүүлийн хэдэн жил байнга төлгөөтэй байдаг болсон тий. Жижиг төслөө эхлэх, шинэ юм сурах тий. Аялах, шинэ хүмүүстэй танилцах, тиймэрхүү гоё юмнууд хийдэг болсон байгаа. Харин өөрийн чинь энэ жилийн зорилго юу вэ? За өөрөөсөө та асуугаад үзнэ. Өөрийн чинь энэ жилийн зорилго юу вэ? Та өөрийн зорилгоо сонгож авахдаа тий таны одоо сэтгэлийг догтлуулсан тэм зорилго байх ёстой. Заримдаа бид нар тех ёстой гэсэн үүднээс зорилгоо сонгож авдаг тий. Жишээлбэл бизнест байвал одоо бизнес тодорхой орлого олох зорилго тавьдаг тий. Тэр орлогын зорилго танд тийм их одоо сэтгэл хөдлөл авчрахгүй байх тий. Тэгэхээр жишээлбэл та ямар нэгэн бүтээгдэхүүн гарах одоо төлөвөө гаргасан байж болно. Тэр нь илүү одоо сэтгэл хөдлөлгөөн үргэлжсэн байж болно те. Энэ нь яагаад гэвэл ирээдүйд танд орлого авчрах тийм одоо зорилго байж болно те. Юм байж болно. За орлого олох нь таныг баярлуулахгүй байх те. За бас нэг өөр жишээ авъя л да. Энэ жил та 10 кг одоо турах гэд төлөвөө гаргасан тий. За сүүлийн 10 жил ч юм уу сүүлийн 5 жил та түүнийг оролдож байгаа. Тэгээд ийм зорилго тавихаар би ахаал энийг хийх юм уу гэж өөрөөсөө асуун тий. Шууд сэтгэлээр унаа тий. Тий. За одоо за энийг арай өөрөөр одоо энэ зорилгоо тавьж болно тий. Хэрвээ би тий турчихвал тэгн ингэн гэсэн гоёор тэр зорилгоо бичүүлэх зүгээр ах тий 10 хил хаях биш харин тий
би турчвал тэгнэ ингэн гэсэн тийм зорилго бичих хэрэгтэй байна. За хэрвээ таны зорилго ямар нэгэн уулын ороо дээр авирах зорилго байж болно. Эсвэл ямар нэгэн очиж үзээгүй хот руу аялах байж болно. Эсвэл ямар нэгэн улс орн руу аялах зорилго байж болно. Тэгээд та бусад зүйлсээ хийх юм бол та одоо сэтгэл дүүрэнтэй одоо сэтгэл тогтолсон талаас тэр зүйлсээ хийх болно гэх юм уу тий. Тэгэхээр таны зорилго таныг баярлуулж байх зорилго байх ёстой. Хэрвээ та сөрөг хүмүүстэй хүрээлэгдсэн бол одоо найзуудын хүрээ ч юм уу, цуг ажилтны хүмүүс ч юм уу эсвэл цуг амьдарч байгаа хүмүүс ч одоо өөрт чинь сөрөөр нөлөөлж байвал гэрийнхэн чинь гэсэн үг Гэхдээ гэрийнхнээ та орхих гэсэн үг биш мэдээч хэрэг сөрөг хүмүүсээр хүрээлэгдэхээр одоо бид нарыг одоо жоохон тийм өөдрөг байлгахгүй л гэсэн үг жоохон доошин болгодог сэтгэл санааг. Тэгэхээр гэрийнхнээсээ та гэрийнхнийгаа орхих гэсэн үг биш. Та өөрийгөө тэр хүрээнээс гаргаж байх ёстой. Таны одоо уншиж байгаа ном чинь гоо шин юм, шин мэдээлэлтэй мэдлэг өгөх ном байж болно. Өөр хүрээнд та орж болохын шин сонирхолтой юм бүтээх гэсэн хүмүүсийн хүрээнд орж болохын шин мэдээлэл авах, шин подкаст сонсч болохын. Явандаа ерөн амьдрал тэр цөрөг хүмүүс амьдралаас өөрсдөө байхгүй болдог Яагаад гэвэл та өөрчлөгдөн тэгээд танд тохирохгүй болдог тэр хүмүүс чинь За нэг үе жишээлбэл би нэг үе олон хүмүүсээр хүрээлэгдсэн байх туртай байсан Зарим хүмүүсээр болж сэтгэлээр унагч тохиолдол байсан. Заримыг нь төвчгч байх ёстой байсан Тэгээд тэр хүмүүс явхаа шийдсэн тэр нь тэдний сонголт Ерөн амьдралд зарим хүмүүс явна, зарим нь тохирохгүй зарим нь өөрийн чинь үн цэнийг ойлгохгүй хүмүүс байж болно Харин одоо намайг хүрээлж байгаа хүмүүс бол миний амьдрал дуртайг мэднэ, шинэ юм сурах дуртайг мэднэ сониуц заныг минь мэднэ, гой газар байх дуртайг мэднэ, сэтгэл хөөрөлтөөг юм мэднэ хүн л юм чинь тэгээд хаяа амьдралын тухай ярихын тухай мэднэ тийм хүмүүсээс хүрээлэгдэж байгаа гэж хэлж болно. За тэгэхээр тэд нар өөрсдөө сонгуул тэдний өөрсдийнх нь сонголт. Тэгвэл би өөрийгөө сонгосон. За би тэгэхээр амьдралд их одоо сониуч байдаг өөрийн гэсэн сониуц зангаасаа болж шин газар очиж үзэх, шин юм сурах бусдаа сурсан юм хуваалцах тиймэрхүү зан чанартай. За тэгээд бид нар ихэвчлэн хүмүүс нэг юм сөргөөр нэг бодлоо толгойд орж ирдэг штэ. Хэрвээ тэхгүй бол хэрвээ би жингээ хаяхгүй бол яах вэ? Хэрвээ энэ хүн намайг орхивол яах вэ? Хэрвээ би ажилгүй болвол яах вэ? Гэсэн нэг тиймэрхүү бодлууд бодолдог За хэрвээ тэр бодлуудаа та өөрчилж болвол эргээр тэгвэл таны одоо амьдрал илүү сонирхолтой эсвэл зорилго чи илүү сонирхолтой болж эхэлнэ За та тэгвэл тэр бодлуудаа солиод үзэлтэй. Хэрвээ энэ жил гоё юм болвол яах вэ? Ямар нэгэн гоё юм болвол миний амьдралд. Хэрвээ би жингээ хайвал яах вэ? Хэрвээ би шинэ хайртайгаа учрвал яах вэ? Хэрвээ би шинэ ажил олвол яах вэ? Хэрвээ би гэд үргэлжлүүлэх юм. Тэгтээ дандаа эргээр дуусвал илүү сонирхолтой гоё байна сэтгэл тогтолцсон байна За
Би шин зүйл сурах их дуртай тийм. За тийм учраас өглөөс ирж дуртай зүйлсээ хийдэг тийм. За бид бүгднээрээ мэднэ те амьдрал богинохан хийх ёстой зүйлсээ тэгэхээр та хийх ёстой гэсэн үг. Одооноос эхлээд тэ хойш нь тавихгүйгээр. За жишээлбэл миний хувьд би настай болохдоо хийгээгүйдээ ямар нэг юм хийгээгүйдээ харамсахгүй байхыг хүсдэг. Одоо л та утгатай өдрөө өнгөрүүлж эхлэхгүй бол настай болоод та харамсах болно. Тэгээд буцаа та өөрийнхөө амьдралаа ингээд харахад би яг бүтэн гоё тий бүтэн сэтгэлээр амьдарч чадсан шүү гэж өөрөөрөө бахархвал гоё ах гэж би бодож байна тий. За ирээдүйд та яаж амьдрмаар байна? Тэгвэл та энэ өдрөө тэрнийхээ төлөө жоохон ч гэсэн нэг алхам хийх хэрэгтэй тий. За хэрвээ та бас нэг өөр зүйл нэмээд хэлмээр байна. Хэрвээ та нэг л замаар одоо ажил руугаа явдаг бол тий дараачуудаа өөр замаар нь явж болж байна тий. Дандаа л ижил хүмүүстэй уулздаг бол тий дараагийн 7 хоног ч юм уу өөр шинэ хүмүүстэй уулзаж шинэ юм сонсч сурч болж байна тий. За эсвэл шинэ ном унших ч юм уу шинэ подкаст сонсох ч юм уу тий өөрчилж үзэх хэрэгтэй. Тэгээд бас мэдээч хэрэг өөрийнхөө өдрөө зоригтой эхлэх хэрэгтэй. Ямар нэг гоё зоригтой тий. Ирээдүйн төлөө нэг жоох юм хийн тэгээ бусд нь өөрийгөө тийм сэтгэл догтлсон байдалтай байлгах тийм туртаа зүйлсээ хийх хэрэгтэй тий. Тэгээд мэдээж хэрэг таны өөрөө чинь зориг тий. Тийм сэтгэл догтлсон зориг байх ёстой. За заримдаа амьдралаас бид гоё юм ирнэ ах гэж их хүлээдэг те. Амьдрал өөрөө бидэнд айдах юм шиг. Харин та өөрөө санаачлаг гаргаад те өөрөө тэр амьдралаа илүү гоё болгох хэрэгтэй. Амьдрал өөрөө богино те. Тийм учраас та 90 настай болоод өөрөө өөртөө бахархалтай байхын тулд одооноос эхлээд яг өөрийнхөө хүсэж исэн те сэтгэл догтлуулсан тэр зориг хийх дуртай юмнуудаа хийж амьдарч эхлүүл таны амьдрал илүү гоё, шинэ өнгөтэй одоо туяатай болно гэх юм уу да тий. Тэгэхээр амьдрал маань биднэр лөө өөрөө ирэхгүй харин амьдрал руу бид нар одоо өөрсдөө явна гэх юм уу да тий. Амьдрал өөрт чинь тохиолдохгүй одоо өөрөөр хэлбэл тий. Та өөрөө амьдралыг тохиолдуулж болно. За миний хувьд бол би зүгээр ингээд суугаад байхгүй тий аль болохоор амьдралаас таашаал авахыг их хичээдэг. За хийх ёстой юм аа чигээд тэгээд зорилгууд маань бас сонирхолтой тий сэтгэл догтлсон байхыг хичээдэг. Тэгэхээр та өнөөдөр өөрөөсөө энэ хэдэн асуултуудыг асуугаад үзээрэй. За би түрүү хэлсэн шүү дээ тий. Та амьдралд юу эрхэмлдэг вэ? Танд юу чухал вэ? Таныг юу одоо амьд байгааг чинь мэдрүүлдэг вэ? За өөр юу гэж бодох вэ гэвэл та юу сурмаар байна? Тэ? Та юу хиймээр байна? Та хаашаа явмаар байна? Та хинтээ одоо найзалмаар байна ч юм уу те. За эдгээр асуултуудыг өнөөдөр өөрөөсөө бичгээр хариулаад тэгээд яг өөрийнхөө юу хүсэж байгаагаа хараараа. За тэгээд аль болох өөрийнхөө өдрийг одоо өдрүүдийг ч юм уу те үнэхээр сонирхолтой те тийм сэтгэл догтлсон өнгөрүүлэхийг хичээж байгаараа. За